Сайн уу? За, энэ удаагийнхаа бичлэгээрээ бит хоёр өөртөөгөө хайрын түүх болох анх яаж танилцсан тэр талаараа ярих гэж шийдлээ. Тэгээд анх явны төлөө яаж танилцсан? Анх болохоор ингэсэн шүү дээ. Ерөнхийдөө манай найз, манай best friend-ийн ажлын залуу. Тэгээд ийм хүн байна танилцах уу гэдэг бид тэр Facebook-ыг солилцож өгөө. Тэгээд бид тэр Facebook-аар танилцсан. Тийм. Тэгээд одоо ч танилцаад ер нь 6 жил болоо. Бид тэрийн 6 жилийн энэ жил болж байгаа. Анх Facebook-ыг танаас яг юу гэж асууж ирсэн хэлэнчэнд бол юу гэж асууж ирсэн. Миний Facebook-ыг өгсөн юм уу? Шууд өгсөн юм уу? Юу яасан? Тэгэл энэ ингэж смүгэж одоо юу дэмтэй танилцах уу гэл те. Манай их нэрийн нэг найз нь ганц үеийн гээл. Тэгээ бодож байгаа л лайлаа гэж байгаа л тэгэл за Facebook-ыг харъя гэл юу ч гэсэн харъя гэл. Тэгэл Facebook-ыг аваад хараад энэ хүн чинь дандаа гадаад дотоодоор аялсан зураг мөрөгтэй. Тэгэл за дандаа гадаад дотоодоор аялсан. Тэгэл за би чинь удлаа юм байна да. Энэ амар их зантай баяа айлын хөхтэй байна л гэж байна. Баяа айлын хөхтэй наа чи энэ харцгаар л да хүн чудлаа бах та гэл. Юу амар ирээдүй юм бод. Чи ажилчин ангийн залууг бол тоохгүй бах төө гэл. Тэгэл ер нь бол тэгж бодчихсон. Тэгээ баг ер нь бол баг сар яас бид нэг Facebook-ийг өчөж байгаа шүү дээ. Тэгэл хүн шууд бичиж шүү дээ. Тэгвэл ер нь бол сар ингээл ер нь ихэд ингээл жоохон зураг үргийг хараад ингээл явсан гэх юм. Йоо. Тэгээ сталкер хийсэн юм. Тэгтээ тэр чинь нэг пост мосох зүгээр нэг зураг мөрөглөөд шүү дээ. Тийм ээ. Би үсэ Facebook найз зөвсөлт явуулаагүй. Тэгэл тийм найз зөвсөлт ирээгүй. Зүгээр л одоо нөө ил харагдж байгаа зураг л харж байгаа шүү дээ. Чамд юу санагдчихсан? Чамд өгсөн юм уу? Надад ч сар мар юм нөгөөг л дээ. Зүгээр нөгөө ингэсэн аахгүй юу. Намайг танилцах уу гэдэг би ер нь танилцахгүй гэдэг хэвчээсэн чинь нэг өдөр яг юу яасан байхгүй юу. Facebook friend request ирсэн байхгүй юу. Тэгээ би нөгөө хоёроос асууж байгаа юм чинь чи миний Facebook өгсөн юм дээ гэж асуусан чинь дээ ер нь өгсөн. Чи тэгээ танилцахгүй юу да гэхгүй тэгэхээр үгүй лээ яаж байгаа мэж байгаа ингэ жоохон тухайд тэгсэн байхгүй тэгсэн чинь. Тэгсэн чинь тэгсэн байхгүй нөгөө чамаг ямар суугээд байгаа штэ. Чамаг ямар суугээд байгаа чи зүгээр танилцчихад яачаад байгаа ингэ тэгсэн байхгүй юу. Тэгэхээр би за тийм ээ нөгөө ямар ер нь суугээд байгаа штэ гэж бодоод танилцсан чи суучтий. Мэдээмээ. Тэгээд яг анх Facebook-ыг чи харсан чинь юм бааранд ч юм шиг юм пабд ч юм шиг юм ахвалцсан зургтай байсан байхгүй. Тэгээд зургийг харсан чинь нэг юм амар их зантай амар бачка шиг санагдсан байхгүй. Ингээ нэг юм амар их зантай ингээл ерөнхийдөө юм шалэг маркийн хүн шиг харагдсан байхгүй. За энэ ч ер нь удаан явахгүй мэн да зүгээр яг хөдөө за тэгээд нэг чатлж байгаа л тэгэл болох бах та гэд бодсон байсан. Тэгжсэн. Тэгсэн чинь л яг нэг friend request явуулсны дараа нэг 2 3 оны дараа юу энэ да гэд нэг юм чаа. Юу энэ гэсэн үг? Тий, юу энэ да гэсэн үг. Юу энэ гэсэн юм уу? Юу байна? За юу байна гэсэн юм аа? Юу байна? Юу байна гэдэг юм чат шууд ирдэг юм. Тэгээ энэ юу байна гэж чат ирэхэд юу ямар санагдчих. Ямар санагдсан. Тэгээд юу байна гэдэг сошиалар дандаа яадаг зүгээс юу байна гэж бичсэн хүмүүс. Зүгээр хаяа гэсэн чинь тэгэл яхад үгүйсээ өөр юу гэх юм өөрөөсөө тэгээд асуух асуулт байхгүй зү надаас өөрөөр юу гэж асуух юм юу хийж байна мэн гэх юм үгүй зү мэдгүй яг юу гэдэг юм бол олоодсан сарахгүй наа тэгээд би бас яг тэгж асуухгүй дотроо ингээд заагаад ингэ танилцах гэж байгаа юм чам ямар би тэр дэгийн найзынхан ажлынх нь нөхрийнх нь найз ажлынх нь залуу байна гэж бичлэлтэй нь штэ угаасаа тэгж бичихгүй штэ яаж тэгж хичвэл угаасаа жоохон тийм штэ тэгэхээр тэгээд угаасаа хаа юу нэхээс өөр юм байхгүй хаа би тэгээд угаасаа өөр юу гэх юм би ч гэсэн надад угаасаа өөр хэлэх үг өөрт чинь байхгүй мэн гэж би бодоод за гээл 50-нд би яг кино тарахт явж ин гэсэн чинь яг хоёлаа кино үзсэн бас явжсэн шүү дээ. Infinity War үзэж явжсэн шүү дээ. Би бас Infinity War үзчихээд бид яг ингэ буцаа явжсан байхгүй. Тэгээд тэгсэн чи яг ингэ чамс өөрөөс чинь чат ирсэн байхгүй юу. Тэг би нөгөө дэгийн хэмээр тарлаж байгаа. Хөөе нөгөө тэгсэн чинь чат ирж ин хаа юу вэ гинэ гэснээр горлаа. Яа, тэр алчсан. Тэр үуч юм бол яг юу асах нь манай найз юмд шүү дээ. Санаа. Тийм. Бид хоёр нэг юу ер нь бол
Avengers кинонуудыг хамт үздэг байхгүй юу? Тэгэл яг тэр үчи Infinity War нээлттэй хийжсэн. Тэгээд нөө тэр үчи бүр юу басан юм аа? Яг тэр чи амар завсрагуу тулгаантай шүү дээ. Тэгэл ерөнхийдөө тийм кино тэр бол угаасаа амар тэр үед шүү амар болжсэн шүү дээ. Яг тийм кино үзэж байгааг үстэл амар гой санд сэтгэл хөдлөд тэр өдрөө 4 үзэж байгаа. За. Ерөөсөө тэр кино театрт. Чи 2 цаг ингэнээс үстэй. Өргөө л нэг лазер гэдэг шүү дээ. Өргөө хорлоо. Тэгээ тэнцээ бүр ингээд дөгөө чи бүр 3 цаг ингэнэ шүү дээ. Ер нь бараг л. За тэгээд гисэн ч. Тэгэл бүр ингээд донтцсон. Бүр яг тэрэндээ бүр ингээд донтцсон. Гарч иж нөгөө нэг кинод бас гарч ирж тэгэл юм мэдчихэл нөгөөхөө яриад ингээл ярьж л хот тэр яаж тэрний хэсгийг ойлгосон ахаа үзье яг гэл. Тэгээ өөр орой болцсон гарч ирэл. Тэгэл нэг амар тийм сэтгэл амар хөдөлсөн. Амар тийм гоё юм нэг амар гоё тийм мэдрэмж авцсан те ингээ амар гоё excited болчихсон. Бүр ингээ хай болцсон те. Тэгэл ингээл бичээл. Тэгэл гэсэн чинь нэг би кино үзчихэл, Nesta кино үзчихэл гэсэн чи бас кино үзсэн байсан шүү дээ. Тэгээ чи ямар кино үзсэн юм үзээ гээл гэсэн чинь нэг Infinity War лобби бас яг тэрийг үзсэн шүү дээ гээл. Тэгэл ерөөхдөө Infinity-ээр тэгсэнтэй гээл тэгэл явсан чи бас үздэг байсан гэдэг тийм. Ер нь Marvel үздэг байсан. Тийм. 4 сар бараг чадсан бах тий. Тэгж ер нь. Яг тэгж чадалч ихлээр 4 сар бараг чадлаад тэгээд би чинь Монгол яг 100 амралтаараа 3 сар ч юм уу. Тийм 3 сар ч юм уу тийм. Тэгээ би яг 8 сард Монгол явсан санагдах юм. Үгүй ээ. 8 сар мартал. Тийм 8 сард яг Монголд очиод тэгээд ер нь битэр чи яг анх яг олсон тий. Анх олцоход яваарсан. Тэгээ юу яасан? Тэгээд нэг 2 сар мар 3 сар мар ингээд чаталцж байгаа. Сүүлдээ ингээд нэг эхлээл ингээд чи киногоор хэлсэн сүүлдээ ингээд асар олон өрөөгөр ингээд чаталдаг бол. Тэгээд ер нь баг хажууд байгаа юм шиг л баг ер нь бол байдаг ус. Тэгэл тэр чинь цагийн зөрүүч хийдвэлээ. Цагийн зөрүүг байсан. Байхгүй тий. Тэгэхээр яг зэрэг ингээл ажиллаа гээл унтлаа гээл. Тэгэл ер нь ингээ хоорондоо байнга ингээ бичилцдэг болсон байсан. Тэгээ амар бичдэгсэн тий. Тэгэл би ч гэсэн ажиллагаа хажуур ингээл байнга бичээстэй тэгэл яваал. Тэгээ ер нь яг ирэхэд ер нь бүр ингээ таньдаг болсон. Тий. Зүгээр л яг ингээ нэг найзууд уулзч байгаа юм шиг айл хэдийн ингээ бүх юм мэддэг болсон юм шиг тий. Ямар ч нэг юу байхгүй. Хаалт гэх юм уу тий. Одоо юм хан байхгүй зүгээр ингээл шууд ингээд бие барих юм байхгүй. Айл хэдийн нэг бичлцээд ингээ бүр ингээ мэддэг баг ингээ байнгын баг хамт байсан юм шиг тэгэл шууд тэгэл ер нь бол уулзаал явсан гэх юм уу тий анх ингээл уулзаад ерөөсөө нэг юм ярьж чадахгүй ч гэдэм юм уу хэлэх гэсэн үгээ одоо залгидаг штэ тий тийм юм байхгүй шууд л ер нь яриа явцсан гэх юм одоо тий анх тэг ингээд штэ тий одоо ингээд намайг харж байгаа штэ тий ямар санагдчихсэн ер нь анх одоо амар өндөр хүн байсан. Амар өндөр би тийм өндөр байгааг шүү дээ. Тэгэл тэр чинь хараагүй юм чинь. Харж байгаагүй. Намайг намхан гэж боддог гэсэн юм уу? Тэгээ ер нь бол чи зинтэг тэр үед бас дүүх хүн өсдөг шүү дээ. Тэгээ нэг ер нь одоо метр идлээ. Ер нь 70 байсан гэхдээ одоо яг мэдэхгүй байна. Ер нь бол байгаа шүү дээ. За нэг 70 байсан те 70 байгаа ч юм уу. Тэнгүүтээ тэрэн дээр чинь ингээ хүн чинь өндөр өсөйд тогтлоо өмсч ирсэн чинь надтай нийлээ ойрхон болоод ирчих. Би ч яг бас тийм жаав хүн биш. Өөрийнхөө хэмжээнд бол 82 штэ метр. Тэнгүүт л надтай нилээ ингээ ойртол ингээл үрээд ирэхэр чи ингээл нэг амар юу юм бэ? Амар өндөр санагдах ямар амар өндөр юм бэ гэж бодчихсон. Яа. За. Тэгэл би ч өсгөд авахсантай л аа. Тэгсэн баха. Тийм өсгөд уталтай. Ер нь бол хүндээ л өсгөд уталтай л. Тэгэн штэ угаас эмхтэй хүн чи. Чи хамаг гоё ганганаараа л яваа ш. Танаа байрны гадаа уулзаас тээ. Тийм. Ямар амар өндөр их юм бэ л гэж. Тэр нь болол тээ. Чи үжижсэн. Би юу? Би чинь чи яг уулзаад яг үжижсэн. Намайг л ихтэй өндөр үйдээ үл мэдчихсэн тээ. Тийм мэдчихсэн. Би яг уулзсан чинь нөгөө нэг Facebook-ээс харж яснасаа арай өөр нүдэнд дулаахан байсан. Нөгөө нэг шалэг гэж боддог байсан чи яг тэгж санагдаг анх нөгөө яг одоо юу гэдэг анх нөгөө чадлах гэж анх Facebook чинь зураг мөрг ингээ харахад нэг юм шалэгдөө юм хүн шиг харагдсан байхгүй ерөнхийдөө бол тэгээд гисэн чи яг уулцсан чи яг тийм шалэг биш байгаа айгу нүдэн талхан юм гоё инээдэг. Тэгээд намайг ингээ амар гоё инээгээд шүдээ явзаад байна тий.
Тэгээ яг ингэ байжсах гэх. Тэр хөрх харагдаад тэгэл царайлаг зал байна. Гэж харсан. Гэж зарсан уу? Царайлаг юм байна гэж харсан. Өндөр царайлаг залаа. Өндөр турхай царайлаг яг ингэ миний тайпны ясах. Тэгээ. Тэгэл би чинь яг Монгол 1 сар болсон шүү дээ. Ер нь л 1 сар болсон. Тийм би яг 1 сар болоо. Тэгээ би буцаад Тайван яваад тэгээ би 1-2 сар төгсөөд ирэх байсан байхгүй юу? 1 сар тэгэл ерөнхийдөө байнга уулзж байгаа л тэгээ явсан шүү дээ. Буцаж яваад тэгээ буцаж явахад ер нь яг одоо ингээ 1 сар одоо ингээ намайг очиж ингээ уулзж байгаа шүү дээ тий. Тэгэхэд ингээ явахад яг ямар байсан? Явах чахад тэгэл жоохон юу лсэн өтөртэй л хэвээр та. Жоохон өтөртэй юм. За. Тэгээ өтөртэй л хэвээр өөр яах. Гонигтай шүү. Тий гонигтай. Надад л ингэж ярьчихсан байхгүй юу? Би яг ингээд буцаад ингээд одоо ингээд амралтаар ярьж байгаа шүү дээ. Зуны амралтаар яриад 1 сар болчоод буцаад яг явхад би бол ингэж бодчихсон. Угаасаа анханасаа ингэж бодчихсон байхгүй юу? Одоо ингээд 1 сар уулзчаад угаасаа явангуудаа за угаасаа салах бах та. Тэгээ ер нь бол холын арил захиад нэг байхгүй бах гэж бодоод ер нь сэтгэл санаагаа бүр ингээд бэлтцэн явсан байхгүй юу? Өөрөө ч үед ямар байсан? Би бол тэгж бодоог шүү дээ. Ямар ч гэсэн тэгэл удааг л төгсөөл ирэх юм чи тэгэл ирж ил таараа тэгэл байж л юм даа л гэж бодсон. Тийм хайртай юм. Тийм шүү дээ. Тэр над тариг үсэн юм шүү дээ. Ингээл дуусан даа гэд тээ. Окей. Тэр чинь эмэгтэй хүн чинь ингээд сэтгэл санаагаа бэлдэн штэ. Тэгэхгүй л одоо ингээд нь штэ тий. Би ингээд очиод нэг салан малын гэсэн бодлохгүй ингээд нөгөө яваад л ингээд амар ингээд бүр ингээд жинхэнэ ингээд лаад жаглаар дүүрэн явлаа. Тэгээ очсон чинь ингээд салжуул надад амар хэцүү байх байхгүй юу? Тийм учраас сэтгэл санаагаа бэлдээд явсан байгаа. Салуул за окей салахгүй бол ингээд байвал гоё яана. Салуул ингээд за хэрвээ ингээд салах юм бол сэтгэл санаагаа урднаас бэлдсэн байх хэрэгтэй шүү мөхтэй яг гэдэг ч юм те өөртөө тэгж өөртөө ер нь л ингэж ярилцаад тэгээд яг ингээд хэрвээ салахаар бол сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү гэсэн юм бодолтой ер нь явсан байхгүй юу? Явсан гэж явах чийсэн. Тэгээд тэгсэн чинь би ингэж яцсаахгүй бас яг ингээд airport дээр би ингээд үүрийн 6 цагт нисгэж байгаа. Тэнгүүт үүрийн 4 цагт ингээд аав ээжтэй ингээд очсон ингээд гаргах гэдэг найзуудтай бүнд явах гэдэг байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь өөрөө хүрээд ирчихсэн байхгүй юу. Тэгэхэд надад ингээд энэ хүн ингээд ер нь надтай л ингээд удаан баймаар байгаа юм байна гэдэг надад филинг өгч байгаа байхгүй юу. Ер нь бол ингээд тэгэнгүүт биний ингээд бодол өөрчлөгдөж байгаа шүү дээ. Нөгөө нэг салах юм байна, сэтгэл санаа илтгэлтэй юм ингээд бодол өөрчлөгдсөн гэх юм уу. Тийм байсан. Тэгээ би чам гаргаж өгсөн шүү дээ. Тийм гаргаж өгсөн шүү дээ. Тэг гаргаж өгөн зөөрөө нөгөө машин жишин бөөн фейл болсон лөө. Нормал гэхэд найз шүү дээ. Тэрний нөгөө хүргээд өглөө. За. Тэгээ бас нөгөө машин нөгөө нэг жоо мяа машин би таарад. Дөнгөж авцсан ч байлаа да. Тэгээд буцаага зарцсан л да. Жоо мяа машин авцсан. Тэгээд явжсэн чинь нөгөө яалаа да энэ чинь. Бензин нөгөө нэг даачиг үүдэн штэ. Бензиний дүүрэн тэр нь угаасаа ажилтдаг байсан. Тэгээд нөхөр яг нэг юу онгоцны бултар очиод ер нь бол очиод буцаад бараг хурцингээ бодоо явж исэн чинь тэрнээс илүү би бензин итсэн байсан байхгүй юм шиг. Тэгээ хөрөхгүй замдаа гацаад тэнгуут би ч нөгөө тэр яармын тэр авч үрэн штэ. Гараа өргөж байгдаж болдсон штэ. Тэгж амар адал явдалт болж ирсэн шүү. Хэрхэн мөндөд үзэгчтэй. Эмэгтэй хүмүүс ийм л юм боддог юм шүү дээ. Яач ч магадгүй гэж. Энэ хүнтэй үргэлжлүүлэхгүй байж магадгүй тийм учраас сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Гэдэг айхтар 2 алхмын цаана бодож явж ирсэн байх шүү. Гэ тэр чинь бас одоо ингэ миний хувьд ингээ өөрийгөө бас ингээ амар гадаадад байхдаа ингээ сэтгэл санааны гүн хямрал бас ормооргүй байгаа шүү дээ. Ер нь бол нэгэн сар ингээ цог байчаад ингээ цаашаа нэхэ өргөжлүүлээд цог байна гэсэн надад тийм итгэл бас байхгүйсэн байхгүй юу? Ерөнхийдөө бол тийм миний өмнөх одоо юу гэдэг харилцаанууд тийм удаан хугацаанд оршин тогтнож байгаагүйсэн учраас ер нь тийм бодолтойсэн гэх юм. За тийм байсан. Тийм байсан. Тэгээд хоол яхад ер нь ямар байсан бэ? Хооллох битэрч одоо хэдэн сар бол 6 дараагийн сар хоол ийцэн юм тий. Тэгээ 6-7 сар ч. 6 дээр чинь нэмэх нь би буцаад явсан. Тийм. Бараг 1 жил юм шүү. Бараг гүү хаа. Үгүй 8 сар юм бэ? 10 сар юм бэ? 8 сар. Тийм 18 сар.
8 сар хол байсан байна. Тэр хугацаанд ямар байсан? Тэгэл яг та угаасаа ер нь бол өдөр хоног тоолол тэгэл яждаг шүү дээ. Ажлыг. Тэр нэг цагийн зураг байсан болохоор цагийн зураг байсан болохоор тэгэл яг хамтдаа serial те. Тэгээ угаасаа нүн ажлын цагууд ч угаасаа юм баг холбогдохгүй шүү дээ. Тэгээд энэ жоохон ажилтай хичээлтэй. Таны дараа мараагаас эхлээл ажлын ингээд бүгд жоохон ингээд багсаад ирдэг шүү дээ. Тэр үедээ ингээд заараал те. Хичээл тэгдэг байсан. Тэгэл ер нь орой ажил тарлаа гээл тэгэл ер нь баг хараа хүртэл бараг хичээл явдаг ус те. Ярьж байвал тэгэл яриад явдаг ус те. Ярьдаг ус шүү дээ. Миний чинь тэгвэл анханасаа надтай суун гэсэн бодолтой байсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Би ч угаасаа л ер нь угаасаа хүнтэй ер нь одоо гэр бүл болох хүн олж авъя л гэж юм байна. Тэгэл угаасаа одоо энэ хүнтэй чинь те ингээд чаталж матлал уулзч муулзаал за энэ тэр нь гэр бүл болъё доо гэдэг ер нь бол майнд за ер нь бол суулгацсан байсан. Тэгэл тийм болоор л тэгэл 6 сар ч юм уу 7 сар ч юм бас ихэл хүлээсэн байгаа байхгүй юу. Тэгээд чи нэг төгсөөл нэг Америк хөвчнгүүд одоо ингээл баг удахгүй ирлээ гээл амар тийм сэтгэл хөдлөл төгссөн. Би чинь 1 сар төгсөө тэгээ 2 сард бол нэрийг төлөвлөж ирсэн тий. Тэгээд тэгсэн чи Америкийн визэн дараад минь ер нь Америк явахалцдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чи өөрийг чи Америкийн визэнд тэгээд тэрнээс болж би бас Америкийн визэнд 2 удаа орсон уу тий. 2 ч яг 1 удаа орсон тий. 1 удаа орж бас фейлдсэн байдгийг. Тэрхтээ сэтгэл хөдлөлөөр орсон тий. Тэгээ ер нь бол баг анхны шоу гэх юм уу да шууд орсон шүү дээ. Зүгээр л. Тэр ихтэй гарцсан хоёул баг Америкт гэж яхасан байгаа. Тэгээ бас тэхэлсэн баг гарцсан байсан бол Америкт. Тэгээд Америк руу ч би ах руугаа нэг 2 сар болчоод ирлээ баг 3 сар боллоо. Тийм 2 сар гарan болчоод. Тийм 3 сар болсон. Америкт очсон чи цагийн зөрүү амар гараад тэгээд ярьж амждаг байсан тийм. Ерөөсөө ярьж амждаг байсан. Яг ингээд нөө хоосон ингээд баах юмнууд бичээл хайчин тэгэл унтчихсан. Тэгэл сэрэнгүүтэл бас баахан гэж бичсэн. Тэгэл баг тэр дор хариулахгүй баг нэг өмнөх ярьсан юм аа баг ойлгох мартаад гэдэг юм те. Америкт хахад жоохон хэцүү байсан. Ер нь яг тэр үеийн хол зай амар хэцүү байсан. Тэгээд үеийн цагийн зураг Америк байсан болохоор ингээд хоорондоо яг ингээд ярилцаж чадахгүй, фил ингээд хуваалцаж чадахгүйс болохоор жоохон хэцүү санагдсан. Тий. Яг гоо тэгэл нэг холын харилцаа бол нэлээд бас ойр байснаас бас илүү чанга гэх юм уу те. Ер нь бол нэлээд чаленж юм байдаг те. Тэг ингээл ер нь хэрэлдэх тий ер нь нэгтэй нэг хоёул өвтөрний хэрэлж байгаа үлээ зүгээр ер нь үйл ойлголцох уууд заримдаа гардаг байсан тий. Гэтэ ер нь үйл ойлголцох уууд ер нь Америкт байх нэлийн их гарсан. Тий штэ. 50 дахт бол гайгүй тий ингээл ярих өдөр шөнөгүй ярьж байгаа болохоор удаад ингээ нэг бүр олон одоо бүр илүү ингээ нэг дотгошоо орж эхэлж байгаа штэ. Тэгээд ирэхээр бас нэг бодож байгаа юм те өөр байдаг ч юм уу те тэгэл хоёлоо ижлэн туршлагатай биш шүү дээ амьдралын туршлага шал өөр байгаа шүү дээ өөр өсөн төрнсөн тэгэл хиндээ бол яг тэр чинь ингээл шохорхлын ингээл бүх юм гоё яриад сүнгэл дотгошоо гараад ирэх чи бас хүний муухай хэсэг ч гэдэг юм уу те өөр одоо юу гэдэг туулсан шарах янз бүрийн те тиймнүүд ингээ байгаа ш тэрнээсээ болж ингээ хүн ингээ нэг янз бүрийн бодож моддаг те юм болцсон тэгэл тэр мэр ингээл зөндөө юм ингээл орчлоо бол та хоорондоо. Тэгэл тэр чи юу гэж хүлээж байгаа би юу гэж хүлээж байгаа юм гэл те. За тэгэл 5 сард ирээл ер нь хэд бит хоёр чинь бас амар хүлээж өмлөцсөн тэгэл ер нь нэгнийхээ орж гарч гараад тэгэл ер нь хэлсэн те. Тэгэл ээж аваатаа танилцал явсан те. За тэгэл явжсэн чи ковид гараад тийш тий. Ковид гараад тэгээ ковид авах чинь бид танаад ижсэн шүү те. Тэгээ танаад ковид болсон шүү те. Хотлоо яриад. Нэр шүү дээ. Үгүй шүү дээ ингэсэн шүү дээ. Ковидос өмнө нөгөө 100 хаварч илүү нөгөө юу жирэмсэн гэдэг олж мэдээд. Тэр чинь ковидын дараа шүү дээ. Ковид чинь 19 оны 20 оны 1 сард 19 оны сүүлээр ер нь дэлхийд тархаж эхлээд нэг мэддэхгүй явжсэн нь 20 оны 1-2 сард чинь ковид дэлхийд дахинаар ийм өвчин гарлаа гэж эхлээд тэгсэн чинь манайх хилээ хатсан шүү дээ. Gender reveal мэлийн бичлэгээ хийсэн шүү дээ тэгээд. Gender reveal чи тэр ковид гарсан 20 онд хийсэн шүү дээ. Тийм 20 онд. Тэгээ 20 оны 100 намар хийсэн шүү дээ. Үгүй 5 сард шүү дээ бодлоо. Үгүй намар хийсэн шүү дээ. Шар навчтай байдаг үстэй. За тий. Тийм тэр чинь тэгсэн шүү дээ. 5 сар жирэмсэн болсон мэдсэн байхгүй юу? Тийм мэдээ. Тэгээд 10 сард gender reveal хийсэн шүү дээ. Тийм бэ. Навчтай ингээд явж муугаад. Тийм бэ.
намар. Тийм. Тэгээд идэх гэж нь 2 сар зүгж байгаа шүү дээ. Тийм. Нэг 21 оны. Тийм. Тэр нэг ковид ер нь тэгээд хийсэн байхгүй юу? Тэгэл нөгөө ингээл ерөнхийдөө гэрмээр орж гардаг болол те. Гэрмээр байж байгаа л. Тэгэл ковид гарсан чинь би яг танаад үжсэн шүү дээ. Тийм. Тэгэл ковид тэр чинь угаасаа энэ чинь үлдчихэж байгаа юм чи. Тэгээд бүр ингэсэн мэт нөгөө бүр 20-д ороогүй штэ монголчин. Тэр 20 байсан шүү дээ. Тэгээд бүр улсал хаацсан байсан шүү дээ. Тэг хилээ хаацсан байсан. Дотроо бол зүгээр байсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингэсэн штэ нөгөө 5 сар жирэмсэн бас олж мэдсэн штэ. Тэгээд тэгсэн чинь өөрөө шууд хувцас аваад манай нүг идэр эзэн тэгвэр тэгсэн штэ. Тийм шүү дээ. Угаасаа баг нөгөө нэг юу яжсэн юм чинь. Бараг танахаас л ажилтаа явуулсан шүү дээ. Тэгэл тэр чинь сөл хувцас хаяа. Чи байг нэг хувцастай хүн явуулахгүй шүү дээ. Нэг хувцастайгаа байг. Би бараг 7 нэг хувцастайгаа явах гэсэн чи. Тэнгүүтэл яаж солоны хувцас аваад. Тэгээ байж байгаа л ковид гарсан шүү дээ. Тийм гэсэн бай. Ковид тархлаа гээл. Тэгэл gender reveal ер нь л агуу ковид юу шүү дээ. Тэгээ 20-нд 20 оныхоо тэр юунд орсон шүү дээ. Яг нэг би том гэцтэй хахад ер нь хоёул 20 эмнэлэг ингээ явж хахад 20 орсон шүү дээ. Тэгэхэд орж гисэн байхгүй юу? Тийм тэр gender reveal-ийн дараа яг 20 байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгтээ улсаараа бол нүүн дотроо бол 20-г гэхдээ нэг улсаа хаацсан биш, хилээ хаацсан биш. Юу яцсан шүү дээ. Олон нийтийн газрыг юм зүгээр нэг жоохон олон хүүхд тоглохгүй гэдэг нэг тийм тийм дандаа масктай явдаг гэсэн шүү дээ. Хагас 20 шиг юм яваад. Найзуудтайгаа уулзаж явах дандаа масктай л явж байсан. Хагас 20 юм шиг байсан. Тэгээ яг 11 сард чинь яг ихний хорой хийгдсэн баггүй. Тийм. Бүр нам хоригдсан шүү дээ. Гэрээсээ гарч болохгүй хорилт хийгддэг. Тийм. Гэрийн гадаа цагдаа байдаг. Тийм шүү дээ. Ерөнхийдөө яг бид хоёрын хувьд бол манай гэр бүлийн хувьд бол нэг юм байсан. Тэгээд энэ дээр бас нэг юм нэмж хэлэхэд алсын зай нэг ингээд нэг харилцаа одоо бүтдгүү те. Би ялтгаар сэтгэл холдноо. Сэтгэл холддог гэдэг шиг хүмүүс янз бүрийн юм ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд бол тэр бол тийм байгаагүй. Тийм. Яг ингээд нэлийн хичээл зүтгэл явсан. Тэгээ тэр бол нэлийн хүмүүсийн өөрсдөө хичээл зүтгэл байдаг. Одоо нэг сэтгэлээ хөрөхгүй тулд өөрсдөө амар хичээх хэрэгтэй. Тэгэхээр манай гэр бүл бол ямар ч гэсэн алсын цанаар танилцсан. Тэгээ гэр бүл болсон улсууд байна. Тийм ээ. Тэгээ дараагийн мэдлэг оролцъё. Баяр таа.